Hello. Тэгэхээр Бануурын гэр оролцолд 5 хантай гэрт өсөж байсан 10 эдхэн настай туяа охин 20 жилийн дараа Австрали гэдэг энэ гайхамшигтай улсын далайн иргэн дээр байдаг энэ хотод өөрийн гэсэн мөрөөдлийн байшинтай болчихсон ингээд амьдарч байна гэж үнэхээр төсөөлөөгүй. Гэтэл өнөөдөр энэ маань ингээд бодит болчихсон байна. I'm so excited to share that I have a house. Wow, guys. Нөхөр битээр сайхан хэдэн хоногийн өмнө гадаа ингээд байшингийнхаа гадаа кофе уугаа сууж байхдаа энэ хан гэд байшингийнхаа ханыг барьж үзээд энэ хан битээрийн хан энэ газар битээрийн газар энэ хашаа битээрийн хашаа гэд аюу хөөрхөн хооронд ингээд ярилцж илаа л да. Вау. Гадаадад амьдарч байгаа бидний хувьд үнэхээр өөрийн гэсэн орох оронтой болно. Тэ болохдоо ингээд газартай байшинтай болно гэдэг бол үнэхээр маш агуу том зүйл. Тийм болохоор би энэ талаараа та нартай өнөөдөр хуваалцъя гэж бодсон. Тэгэхээр энэ дэлгэцэн дээр харж байгаа эхний зураг нь миний өссөн 10 жилээ төгслөө амьдарч исэн гэр орол. Энэ нөгөө талд нь байгаа зураг яг одоо миний Австралийн Queensland Beach Sunshine хотод өөрийн болгоод хөдөлгөөд авчихсан байгаа мөрөөдлийн байшингийн маань зураг. What a dream come true moment. Тэгэхээр миний сүүлийн 6 жил сэтгэл зүрхээ шингэн коучилсан ментор маань дэлхийн өнцөг булан бүрт амьдарч байгаа. Нодлонгийн тоогоор 700 ментор миний коучинг програмаас төгссөн байгаа. Энэ жил нэмээд 500 ментор миний коучинг програм сууж байгаа. Нийлээд 1000 хэдэн зуун ментор маань ингээд миний видеонуудыг үздэг, холоос намайг ингээд хайрлаад, урам өгөөд, комент бичээд явдаг. Та нартай зориулаад энэ амьдралынхаа хамгийн том мөчүүдийн нэгийг та нартай хуваалцъя гэж үнэхээр бодлоо. Энэ бичлэг маань болон миний түүх чамд минь маш их хэмжээний inspiration болоосаа гэж би хүсэж энэ видеог оруулж байгаа юм шүү. 2016 онд 2 чимдам нэг үр өвчтэй анх Австралид олон улсын оюутан болоод өөрийнхөө зардлыг өөрөө төлөхгүйд 6 жил хадгалж хураасан мөнгөөрөө өөртөө хөрөнгө оруулалт хийж боловсрал эзэмшнэ гэж Австралид ирж байсан тэр мөчөд 10 жилийн дараа өөрийн гэсэн орох оронтой ингээд болчихсон. Австралид байнгын оршин суух гэдэг энэ статустай ингээд болчихсон байна гэдэг энэ мөрөөдөл бол үнэхээр холынх санагдаж байсан. Тийм учраас миний видеог үзэж байгаа чи минь Австралид амьдардаг байна уу, Монголд амьдардаг байна уу, гадаадын аль ч улсад амьдардаг байна уу? Мөрөөдөд мөнгө төлөхгүй, мөрөөдлийнхаа төлөө алхам хийж байхад тэр болгон маань боддоор ингээд болж байдаг. So come, I'll show you. Тийм болохоор нааша суугаараа би та нартай Австрали улсад өөрийн гэсэн байшингаа авсан туршлагаасаа болон түүхээсээ хуваалцах гэж байна. За тэгэхээр Австралид байр худалдаж аавна гэдэг бол үнэхээр маш өндөр үнэлэмжтэй. Би ингээд ээж маань Монголоос ингээд Австралид ирсэн байхад ээждээ би түрээсийнхаа мөнгийг хэлээд дээрэс нь манай ээж одоо жишээлбэл ийм шиг байр худалдаж аавал ямар хэдэн төгрөг байх уу гэд ингээд асуухт нь нөгөө Австралийнхэн байрны үнийг Монгол төгрөглөө ингээд хөрвүүлэх гээд тэр олон ойлныхоо тоог учрыг олохгүй ингээд айгүй confused болж ирснийгаа би ингээд айгүй санаад идэг байхгүй юу. Би энэ видеого бэлдэж байхдаа Австралийн property marketing average-ийг ингээд харж илаа л та. 2025 оны 12 сарын одоо дүнгээр гээд харах юм бол Сиднейгийн дундаж одоо байшингийн үнэ нь тийм house price гэж байгаа байрны үн бол биш байшингийн үн шүү заяа. House price дундаж house price нь Сиднейд 1.7 сая доллар, Мельбурн 1.1 доллар, Brisbane 1.1 доллар, Adelaide сая доллар, Canberra 1.1 доллар, Perth 1 сая доллар, Hobart буюу Тасманигийн хотод нь 767 мянган доллар, Darwin North Australia 690 доллар гэд одоо ингээд дунджаар ингээд харах юм бол 1.2
сая долларын үнэлгээтэй байгаа юм л та. Тэгэхээр би та нартаа контекст өгөхийн тулд Австралид байшин авахд ямар үнэтэй байдаг вэ гэд сая ингээд датаг ингээд харууллаа штэ тий. Тийм учраас бид нар үнэхээр нөгөө Австралид ингээд анх ирчээд цагийн ажил ингээд хийж байгаа, визнийхаа асуудлыг зохицуулж амжаагүй байгаа, бидний хувьд байнгын оршин суух энэ төр авч амжаагүй байгаа бидний хувьд гэх юм бол байр авна гэдэг бол үнэхээр маш холын мөрөөдөл боломжгүй юм шиг санагдаж байгаа юм л та. За надад ч гэсэн анх гэр бүл болсны дараа хүртөөгөө ингээд суугаад хоёлаа тэ ингээд хизээ хүртэл түрээсийн байранд амьдрах уу, хизээ өөрсдийнхөө байшинтай болох вэ гэдэг яг тэр нөгөө тооцоолыг анх гаргаж байхад бас нэлээд чанга юм байшгүй гэж харагдаж байсан. Би чинь багнуурын гэр хороололд өссөн аав ээж хоёр маань бол боловсралтай ч гэсэндээ яг тухайн цаг үеийн хаан нийгмийн асуудлаас болоод үнэхээр амаргүй нөхцөл байдалд үр хүүхдүүдтэй өсгсөн. Тийм учраас миний нөгөө эхлэл цэг юу байгаа вэ гэд одоо ингээд харьцуулах юм бол нөгөө гараа болон барай гэдэг чинь шал өөр штэ. Зарим хүмүүс Австралид ингээд байр авсан хүмүүс байгаа. Тэд нар чинь магадгүй зарим нь бүр Монголоос ингээд аав ээж нь мөнгө явуулаад ингээд авчихсан хүмүүс байдаг. Гэтэл би яагаад энийг ингэж аягүй хайлайт хийгээд байна гэхлээр эхлэл цэг хичнээн тийм байсан ч гэсэндээ үнэхээр санхүүгийн сахилга баттай зоригтой ингээд явах юм бол үнэхээр болохгүй юм байхгүй юм байлаа. Манай нөхөр ч гэсэндээ адилхан. Манай нөхөр чинь бүр харьцангуй надаас илүү санхүүгийн ачаалалтай. Яагаад вэ гэхлээр single dad тий ганц бие аав 13 настай хүүгээ гав ганцаараа өсгөж байхдаа ингээд хамтдаа нэг болж исэн учраас надаас илүү их одоо cost expensesтэй байх нь шүү дээ. Яг ийм хоёр профайлтай хоёр хүн 6 жилийн өмнө нийлээд гэр бүл болоод яг гэр болсноос хойш байр авъя гэдэг зорилгыг хамгийн ихэнд ингээд зорилго тавиад өөрийн гэсэн ор хоронтой болох хэрэгтэй байна гэдэг зорилгыг тавиад ингээд сүүлийн 6 жил тэр зорилгын төлөө ажилласан байхгүй юу. За санхүүгийн фаундейшны хувьд тий одоо нөгөө эхлэл цэгийн ингээд яриа л да. Одоо ингээд Австралид ирэхдээ би чинь бас хөрхөн хадгаламжтай ярьж байгаа. Яагаад гэвэл би чинь Австралийн элчин сайдын яаман 6 жил ингээд ажиллаж исэн учраас тухайн үедээ цалингаа маш сайн цуглуулдаг байлаа. Тэгээд ямар нэгэн тэтгэлэг энэ төр байхгүй манай шиг сургуульд олон улсын харилцаагаар магистр хамгаалах гэж ирж илаа л да. За тэгээ хоёр дахь магистраа Аз улж тэтгэлгээр ингээд сурч ирсэн л да. За тэгээд миний хамгийн ихний ингээд ажилд орж исэн тэр одоо мөчөө эргүүлээд бодох юм бол Deloitte-д тий junior auditor-аар ингээд орж байхад миний цалин жилийн $65,000 байсан. Тэр чинь бол нэлээд дажгүй гэж анх удаа ингэж яг анх цалин дээр ингэ буучаад бодож исэн бол эргэн тойрныхаа хүмүүст ингэ харьцуулахад ер нь маш бага цалингаас ингэ эхэлж исэн байна гэдгийг ингэ анзаарагдчихсан. За тэгээд Deloitte-д ингэ ажиллаж байхдаа жирэмсэн болоод гэр бүлтэй ингэ болоод ирснийхаа дараа за би ер нь бол тий хэрвээ байшинтай болно гэдэг энэ зорилготой хүрэхийн тулд миний орлого 65,000 байгаад ах юм бол үнэхээр маш удаан хугацааны дараа зорилготой хүрэх юм байна гэдэг бол маш тодорхой. Зүгээр л simple calculation хийхэд гарч ирж исэн байхгүй. Тийм болохоор тэр үеэс хойш ер нь бол би хамгийн эхлээд өөрийнхөө орлого гэдэг зүйлээ хэрхэн ухамсартайгаар дээшлүүлэх вэ гэдэг дээр маш сайн ажиллаж байсан. Хамгийн ихэнд миний орлогоо нэмэгдүүлж ирсэн нэг том одоо алхам маань бол би Deloitte-ийн аудитаас PwC-ийн консалтинг тасаг руу орж тэ аудитаас консалтинг тасаг руу орж ингэж jump хийж байхдаа би цалингаа бараг л $30,000 дээшлүүлж байсан. So this was the first big step. Financial step. $30,000-ыг хинж надад өгөхгүй. Тэр $30,000-ын increase бол ерөөсөө тэр чигээрээ битэрийн одоо байрны одоо урьдчилгаа руу ингээд бүрэн ингээд орж исэн гэсэн үг. За дээрэс нь би тухайн үед коучинг хийж эхэлсэн. Тийм болохоор яг энэ том санхүүгийн зорилгоо тавьчаад энэ зорилготой хүрэх тэр маш одоо тодоос тод одоо тэр нөгөө нэг тооцооллоо ингээд хийгээд яг санхүүгийнхаа одоо орлого зарлага гэдэг зүйлүүдээ маш их сайн тооцож маш ингээд тийм яг хэр хэмжээний орлоготой байж ээж би энэ зорилготой хүрэх боломжтой юм бэ гэдэг яг тэр financial foundation гэдэг зүйлээ хамгийн эхлээд тавих айгу зөв санагдсан. Тийм учраас ерөөсөө тухайн мөчөөс тэ одоо ингээд 6 жилийн өмнөөс ахуулаад нөхөр битэрийн олж байсан орлого болгонд те биднэрт орж ирж байгаа орлого болгонд доллар болгонд ингээд зорилго байна гэсэн үг. За тэгээд энийг бол ингээд маш гоё ингээд системжүүлээд ингээд яг яаж одоо мөнгөө те байгаа мөнгөө хурдан хугацаанд өсгөх вэ гэдэг стратегиэр бид яг ингээд ажиллаж эхэлж исэн байхгүй. Тийм болохоор та нар нөгөө байр авахыг одоо төлөвлөж байгаа хэрвээ та нар байх юм бол нэг 5 жилийн зорилго гаргаж байгаа. Тэрэн дээр ажиллах нь хамгийн чухал санагдсан. Тэгэхээр би энэ жилээс Freedom Finance Academy гэдэг академиг үүсгэж
байгаад санхүүгийн эрхчлөөнд хүрэхийг эрмэлзэж байгаа. Австрали, Америк, Канада гэсэн барууны улсуудад амьдарч байгаа орлоготой тийм ээ ялангуяа энд ингээд өөрийнхөө амьдралыг урт хугацаанд ингээд төлөвлөё гэж бодож байгаа монголчуудад зориулаад FIRE movement гэдгийг ингээд анх удаа ингээд үүсгэн байгуулаад зааж байгаа. Тэгээд энэ movementet маань ингээд орж байгаа ментенер маань яг одоо миний магадгүй яг 5 жилийн өмнө тэр зорилго тавиад сууж исэн. Яг тэр одоо мөчөд ингээд ирсэн байгаа. Тийм болохоор бид нар яг тэр урт хугацааных нь амьдарч байгаа улсдаа байшин авах нь зөв үгүй юу гэдэг энэ стратегиуд дээрээ яг ингээд гоё ажиллаад явж байгаа. Тийм учраас хамгийн эхлээд нөхөр битээр бол яг ингээд санхүүгийн фаундейшн бий болгосон нь бол айгүй энэ зорилготой хүрэхэд маш чухал байсан. Тийм болохоор орлогоо маш ухамсартайгаар ихсгээд зарлагаа ингээд бас ингээд маш ухамсартайгаар танах алхмуудыг битээр бол сүүлийн одоо яг 5 жилийн турш ингээд хийж эхэлсэн. Энэ бол үнэхээр битээрдээ зорилгоолдоо хүрэх хамгийн том одоо зүйл байсан л та. За тэгээд дээрэс нь би өөрийнхөө коучинг гэдэг энэ хөрхөн passion project-а эхлүүлсэн. За коучинг програм маань бол намайг ингээд LinkedIn дээрээс олоод career coaching авъя гэд ирсэн ментенертай би one on one coaching хийж миний коучинг 2019 онд анх хэлж илаа л да. Тэгээд 2020 оноос 21 оноос ингээд хөрхөн жижигэн програм болоод ингээд өссөөр байгаад яг одоо ингээд 3 програмтай нодлон гэхэд 700 хүн ингээд төгсөгчсөн. Яг одоогийн байдлаар 2026 он гэхэд ингээд 500 хүмүүст 3 програм дээр ингээд коучлууд явж байгаа. Ийм том ингээд коучинг empire болоод ингээд өсчихсөн байгаа. За энэний цаана бол үнэхээр нөгөө мөнгө олно гэдэг бол хизээч it was never the goal. Okay? Тэр битэр бол яг орлого зарлага дээр одоо мөнгөнийхөө money flow дээр ер нь бол маш сайн ажилласан байгаа. Ингээд төлөвлөгөө гаргаад яг тэр төлөвлөгөөнийхөө дагуу сард юунд хэдэн дөрөв зарах юм бэ гэдэг зарлуудаа ингээд тавьчих. Яг тэр планаа л зүгээр л follow хийсэн. Мэдээж тэр планаас гарч исэн үеуд байгаа. Гэхдээ тэр бол мэдээж нөгөө нэг ингээд их байнга ингээд хянаад яваад исэн болохоор би тэр ерөөсөө ингээд төлөвлөгөөнөөсөө ингээд ерөөсөө хазаагаагүй гэсэн үг. За тэрнээс гадна би тэр бол бас ингээд байр авахыг хүсэж байгаа хүмүүс бас ингээд сууж байгаад өөрсдийнхөө нөгөө бажетыг гаргаж хайгуу хэрэгтэй санагдсан. Хэр хэмжээний үнээр байр авах юм бэ? Чиний байр байшин худалдаж авах боломжит санхүүгийн одоо ингээд нөхцөл байдлаа бүх одоо санхүүгийн нөхцөл байдлаа ингэж харж байгаад орлого зарлагаа тооцож байгаад яг ямар хэмжээний үнэтэй байшин худалдаж авах вэ гэдэг тэр одоо максимум капа гаргах маш хэрэгтэй санагдсан. Яагаад вэ гэхлээр угаасаа ингээд нөгөө байшин одоо худалдаж авах процесс ингээд эхэлсэн. Байшингуудыг ингээд тэр realestate.com-аас ингээд интернетээс ингээд хайж эхлэхэд үнэхээр нөгөө emotion гэдэг зүйлүүд чинь цаанаасаа ингээд аяндаа гарч ирж идэг. Тэгээд мэдээж үнэтэй байшингууд маш гоё харагддаг. Тэгээд үнэн баг ингээд байх тусам мэдээж чиний нөгөө нэг visually нүдэнд чинь харагдаж байгаа тэр байдлууд нарай тийм гоё биш болж эхэлж байгаа юм л та. Тийм болохоор одоо realestate.com, domain.com гэсэн Австралийн байр худалдаж авах боломжтой ингээд байшингууд дээр нэг тийм filter section байдаг. Тэр filter section нь ерөөсөө ямар байр авах гэж байгаа чи байшаа авах гэж байгаа юм уу хідэн bedroomтэй хідэн одоо bathroomтэй хэр хэмжээний газартай юм бэ үнэн нь хамгийн гол нь максимум хідээс хэдийн хооронд байх юм бэ гэдгийг нь чи фильтр хийчихэж байгаад хайх нь хамаагүй дээр. Хэрвээ тэхгүй байх юм бол ерөөсөө нөгөө нэг эсэн дотроос нөгөө зүү олох гэж байгаатай адилхан айгүй тийм extremely overwhelming санагдах юм шиг надад санагдсан. Тэгэхээр нөгөө destination буюу яг ямар байшин худалдаж авах боломжтой юм бэ гэдгийг тодруулах аюу хэрэгтэй санагдсан. За тэрний дараа нөгөө хит их сэтгэл зүй гэдэг emotion гэдэг зүйлээ худалдаж авч байгаа байрандаа ингээд наалдуулах нь бас айгүй буруу юм шиг санагдсан. Би яг нөгөө мөрөөдлийн байшин гэж ярьж байгаа. Яагаад би мөрөөдлийн байшин гэж ярьж байна гэхээр би ерөөхдөө бол ямар нэгэн зүйлийг хүсэж мөрөөдөхдөө маш тийм specific байдлаар маш тодорхой байдлаар ингээд бяцлаглаар дамжуулаад ер нь бол эхлээд ингээд төсөөлж хардаг байхгүй юу. Тэгээ миний төсөөлөлд яг ингээд бууж байсан байшин маань яг одоо ингээд бодтоор амьдралт маань ирсэн байгаа юм л та. Тийм учраас мөрөөдлийн байшин гэж нэрлэдэг байгаа шүү. За тэрнээс биш байшин худалдаж авах миний forever home буюу би энэ байшинд насан туршдаа амьдрнаа гэдэг тэр одоо хандлагаар байшин худалдаж авах юм бол чиний шийдвэр гаргах нөгөө одоо жоохон ухамсартай байх тэр зүйлүүдэд чинь шууд нөлөөлдөг байгаа байхгүй юу. Хэрвээ тэгэх юм бол чи нөгөө таалагдсан байранда өөрийнхөө бажетаас илүү их мөнгийг ингээд нэмээд өгөхөд авчих магадлал айгүй өндөртэй. За тэгээд дээрэс нь бас нөгөө байшингийнхаа худалдаж авах максимум одоо үнийг ингээд тооцоосныхоо дараа бас нэг зүйлийг тооцоолох нь айгүй хэрэгтэй санагдсан. Энэ бол ерөөсөө чи нөгөө initial deposit буюу одоо
ихэнд төлөхтэй байрны урьдчилгааны тэр төлбөр чинь яг ямар үнэтэй байх юм бэ? За энэ яагаад аюул чухал вэ гэхлээр би ер нь бол эргэн тойронд маань гадаад найз нар маань аюух байшин худалдаад авчихсан гадаад найз нар аюу олон байсан байхгүй юу? За тэрэн дотроос маш олон найз нар маань бас аюу их хэмжээний санхүүгийн ачаалттай амьдардаг байсан. Яагаад вэ гэхлээр нөгөө interest буюу одоо хүү аюу бага байх үед байшин худалдаад авцсан байсан. Тэгээд нөгөө маш их хэмжээгээр тултлан зээлээд одоо жишээлбэл 5% урьдчилгаа төлөнгөтэй 95% зээл аваад авцсан байсан. Тухайн үед нь нөгөө байшин худалдаж авах үед нь нөгөө interest гэдэг нь арай бага байсан учраас арай гайгүй бол төлөх боломжтой гэж бодож байсан болвол interest ингээд нөгөө хүн ингээд цаанаасаа ингээд өссөн чинь нөгөө яг сар болгон одоо байрныхаа зээлэнд төлөх тэр төлөлт нь ингээд 6-7 мянган доллар ингээд болоод үнэхээр ингээд хүзүүгээр ингээд даваад ирсэн. Нэг найз маань бүр байрандаа өөр хүн хүртэл түрээслүүлж нэг өрөөгөө түрээслүүлж тэр байрныхаа зээлийг одоо төлдөг тийм нөхцөл байдал хүртэл өөрөө орсон байсан л та. Тийм болохоор нөгөө би хэрвээ 5% төлөх юм бол сар болгон ямар хэмжээний мөнгийг одоо байрныхаа зээлэнд төрөх гэдэг юм би 10% яах юм бол 20% яавал 30% яах юм бэ гэд different scenario гаргаж байгаад чиний одоо амьдралын чинь хэв маяг тохирох байдлаар аль хуваар нь чи байрныхаа урьдчилгааг төлөх юм бол арай жоохон уужруу байдлаар амьдрах боломжтой байна вэ гэдгийгээ сонгох айгүй хэрэгтэй санагдсан. Тийм учраас би өөртөө болон нөхөртөө хит их тийм агуу хэмжээний ачаалал өгөөд маш өндөр зээл авчаад тэрийгэ төлөхийн тулд ингэж өдөр шөнөгүй ажиллах тэр нөхцөл байдлыг бий болгохыг үнэхээр хүсээгүй. Тийм учраас бид хоёр бол 20-с илүү хувийг хойлоо хадгалъя гэдэг одоо зорилгыг тавьчихсан гэсэн үг. Хэрвээ бид тэрийн зорилгыг тавьгүйсэн бол 2025 оныг хүлээхгүйгээр тэрнээс өмнө одоо байр авчих боломж бол зөндөө байсан. Тултлан зээлээд. Гэхдээ тэрийг бас хүсээгүй. За тэгээд тэр чинь нөгөө нэг зөвхөн одоо сар болгоны төлөлт дээр ачаалал орохоос гадна зээл авах одоо хэмжээ нь өндөр байх тусмаа тэр чинь нөгөө хүүн өндөр байгаа учраас зөвхөн хүүнд төлөгдөж байгаа мөнгө гэдэг чинь ерөөсөө бараг байрныхаа мөнгийг төлөх биш зөвхөн хүүндээ төлөгдөж байгаа мөнгө нь маш их хэмжээгээр болцдог учраас энэ бол маш ухамсартай санхүүгийн шийдвэр бол биш байгаад байгаа байхгүй юу. Окей. Тийм болохоор энийгээ бас аягуулсан анзаармаар санагдсан. За тэрний дараа бид тээр байр авах яг процесс ямар явагддаг вэ гэхлээр та нар бол ерөөсөө яг байр худалдаж авах байгаа газраа эхлээ сонгоно тийм ээ хаана байр авах гэдэг юм тий. За Sunshine Coast бид хоёр харж исэн Sunshine Coast дотор чинь бас айгүй том штэ тий. Тэгэд энэ дотор яг ямар neighborhood нь бид хоёрын амьдралын хэв маяг тохирч байна вэ гэдэг тэр neighborhood-ийн листийг нь гаргасан. Тэр листийг ингээд гаргаад яг зөвхөн тэр листэд оруулж агаад фильтр хийж байгаад хайсан гэсэн үг. Окей. За тэгээд бас нэг том зүйл нь юу байсан бэ гэхлээр broker хүнтэй ажиллах айгүй хэрэгтэй. Тэгэхдээ тэр broker хүн чинь яг тухайн одоо зах зээлээ маш сайн мэддэг broker хүнтэй ажиллах маш чухал. Одоо миний Money Minds гээд Instagram page дээр нь байдаг. Тэр минтийн маань надад яг financial calculation хийж өгчээсэн байхгүй юу? Айгүй хөөрхөн. Өөрөө нөгөө brokering firmд ажилладаг. Тэгээд тэр financial calculation дотроо ер нь бол нөгөө borrowing capacity чинь хэр байна вэ гэдгийг орлого зарлагыг нь харж байгаад ерөнхийдөө хоёр иймэрхүү мөнгө borrow хийж банкнаас зээлэх боломжтой байх шүү гэдэг тийм pre-calculation-ыг ер нь брокерууд гаргаж өгдөг. Тэрийг надад гаргаж өгч ийсэн. Гэхдээ би тэр одоо ментигийнхаа broker firm-аар бол дамжуулж байраа аваагүй. Яагаад вэ гэхлээр тэр broker firm чинь Сиднейд байсан. Миний хувьд Sunshine Coast чинь айгүй тийм specific Сиднейгээс нэлээд хол, Brisbane-с ч гэсэн нэлээд хол газар учраас надад бол яг Sunshine Coast-д оршдог, амьдардаг, ажилдаг брокертэй байх нь айгүй хэрэгтэй санагдчихсан учраас би хайж байгаад нэг айгүй сайн брокерыг олсон юм. За тэр брокер бол үнэхээр бидний өмнөөс бүх зүйлийг хийсэн. За брокер гэдэг хүн чинь бол ерөөсөө л байр авах гэж байгаа одоо миний өмнөөс намайг төлөөлөөд банкуд дээрээс зээл авах процесснд тусалдаг тийм хүн байгаа байхгүй юу. За Австрали ч угаасаа нөгөө одоо property market нь агуу том маш их хэмжээний мөнгө эргэлдэж идэг учраас энэ property market-д угаасаа brokerage гэдэг тийм систем аль маш гоё sophisticated байдлаар ингээд үүсчихсэн байдаг. Брокерууд чинь чамаас мөнгө авдаггүй. Тухайн чамд нөгөө байрны зээл олгосон банкнаас хувьчилж мөнгө авдаг байгаа. Тийм болохоор чиний хармаанаас юусоо мөнгө гарахгүй гэсэн үг. Тэгээ зарим хүмүүс нөгөө брокерийг үнэгүй байдаг гэдгийг мэдэхгүй
брокергүй үйлчлэгээ өөрөө ингээд бүгдээр ингээд хийх гэдэг тийм хүмүүс бас анзаардаг юм байна л да. Бити тэгээрээ энэ бол брокертэй байх айгүй хэрэгтэй санагдсан. За тэр брокер маань надад нөгөө зөвхөн зээл авч өгөхөөс гадна бас нөгөө Sunshine Coast-ийн аль neighborhood-ууд нь ер нь чамд айгүй чухал вэ? Аль neighborhood-ууд ер нь growth potential байгаа вэ? Growth potential гэдэг чинь битээр чинь нөгөө бид рүү хэлсэн те байр авахта, байшин авахта, миний forever home, миний одоо амьдралын турш би энэ зөвхөн л энэ байшинд амьдрна гэдэг тийм байр авах хэрэггүй юм билэ. Зүгээр л миний анхны байр. Магадгүй энэ анхны байшинда би 10 жил амьдрна. 10 жилийн дараа би үнэн өсчих юм бол зараад эсвэл түрээслүүлээд дахиад өөр байшинд амьдрна гэдэг нэг тийм бодолтой байшин авах юм бол арай жоохон ухамсартай шийдвэр гаргадаг санагдсан. Тийм учраас яг нөгөө growth potential хаана байна бэ? Энд чинь нөгөө байрны үн маань ингээд өсчих юм бол би чинь ингээд тэрийгээ дагаад одоо asset те миний хөрөнгө чинь ингээд өсөж байгаа шүү дээ. Тэр бол байр авч байгаа хүмүүс зөвхөн өөрийн гэсэн гэр орон дотроо өөрийн хувийнхаа гэрт амьдрахаас гадна өөрийнхөө байрны мөнгөний өсөлтөөр өөрийнхөө санхүүгийн эрхчлөөнд бас ингэж хүрэх нэг тийм стратеги яваад байгаа байхгүй юу. Тийм учраас тэр брокер бол биднэрт яг нөгөө нэг local мэдээллүүдийг маш сайн өгч ийсэн. За тэгээд брокер маань дээрэс нь нөгөө би чинь parental leave те манай нөхөр чинь орлого нь нөгөө Melbourne-ээс Melbourne-д ажиллаж исэн учраас Queensland-д хэрвээ байр авах юм бол Queensland-д орлоготой байх ёстой гэсэн тийм одоо бас юу гэдэг юм бэлээ те шаардлага байдаг юм бэлээ. Тэрэнд нь бас хүрэхгүй дээрэс нь нөгөө parental leave буюу декреттэй байгаа хүмүүс байрны зээл бас айгүй гарахад айгүй хэцүү байдаг гэсэн. Яагаад вэ гэхээр эн чинь чи яг нөгөө декретийнхаа хугацаанд буцаж ажилдаа ороод байрныхаа зээлийг төлж чадах уу үгүй юу гэдэгт чинь бас нэг тодорхой хэмжээний эрсдэл яваад байгаа учраас тиймэрхүү зүйлүүд дээр тэр брокер айгүй тийм креатив гаргалгаануудыг хийж өгсөн. За тийм болохоор брокертыг олох айгүй чухал юм бэлээ. За тэгээд хамгийн эхлээд нөгөө pre-approval гэдэг зүйлийг авах айгүй хэрэгтэй юм бэлээ. Pre-approval хэрвээ чи байр авахаар ингээд яг ингээд мөнгө чинь санхүү чинь бүх юм чинь ингээд болчихсон. Яг ингээд хаана ямар байр авах вэ гэдгийг шийдэх гэж байгаа ах юм бол эхлээд нөгөө брокертойгоо ажиллаж байгаад pre-approval гэдэг маань ер нь бол нөгөө банкнаас санхүүгийн чинь бүх одоо тайлангууд зүйлүүд дээр чинь ингэж хяналт хийж агаад энэ хүн зээл болох боломжтой гэсэн pre-approval өгд юм билээ л дээ. Тэр нь ойролцоогоор миний ойлгосноор 3 сар хүчинтэй байдаг гэж ойлгосон. Тийм болохоор тэрийг авчих юм бол ирэх 3 сарын дотор байраа олоод нөгөө зээлээ авах процесс айгүй хурдан явагдана гэсэн үг. За битэрийн хувьд бол pre-approval авч амжаагүй байж агаад айгүй гоё тийм байр гараад одоо энэ байшин маань гарч ирээд тэгээ битэр шүүд брокертой хийж байгаад энэ байшинд одоо битэр офер өгч үзсэн юм аа гэд тэгээд нөгөө шууд офер ингээд өгсөн чинь ерөөсөө л 2 хоногийн дараа за чиний оферыг хүлээж авлаа гэдэг мэдээлэл биднэрт ингээд ирээд одоо байраа худалдаад авна уу гэдэг ингэсэн аахгүй. Тэнгүү чин битэр чин oh my gosh let's get an approval гэдэг ер нь айгүй богино хугацаанд брокертойгоо ажиллаж байгаад approval айгүй хурдан гаргуулах шаардлагатай болсон. Тийм болохоор тийм жоохон stressful нөхцөл байдалд өөрсдөө бий оруулахгүй тул pre-approval авах айгүй хэрэгтэй санагдсан. За байрны нөгөө offer өгнө гэдэг айгүй бас сонирхолтой процесс байлээ. Ер нь бол байрууд ингээд нэлээд олон төрлөөр ингээд худалдаалагдаад идэм байлээ л дээ. За auction гэдэг нэг худалдаалалт идэм байлээ. Энэ бол ерөөсөө л нөгөө дуудлага худалдаа гэсэн үг аахгүй юу? Тэ чи яг ингээд амьдаар очиод хүмүүс ингээд дуудлага худалдаал сая 200, сая 300, сая 400 за чинийх гэл нэг иймэрхүү байдлаар худалдадаг. За нөхөр битэрийн хувьд бол битэр дуудлага худалдаа auction-ыг бол сонгохгүй гэд ингээд шийдсэн байсан. Яагаад вэ гэвэл тэр чинь айгүй stressful. Тэгээд нөгөө auction ингээд орох юм бол ер нь жоохон байраа үнэтэй авах гэдэг. За хоёр дахь нь болохоор зүгээр private sale. Private sale гэдэг нь бол зүгээр нөгөө realestate.com, domain.com дээр sale тавигдаал тэгэл чи тэрнлөө нөгөө inspection очиж хийгээд inspection хийсэн хүмүүстээ offer өгнө үү гэдэг хүсэлтийг тэр нөгөө agent нь явуулцдаг. Яг тэрний процессын дагуу явах. За битэр чинь Melbourne цугаад байгаа шүү дээ. Тэгээ Sunshine Coast-д байр авах гэдэг тий. Тэнгүүд чинь энэ байраа интернетээр нөгөө нэг realestate.com дээрээс ингээд харчингууд айгуу гой таалагдаад inspection нь хагас потенциалны нэг өдөр нь байсан. Хагас өдрөөс нь санагдаж байна. Тэгээд энд амьдардаг найзыгаа inspection хийгээд өгөөч гэх. Тэгээ манай найз бидний өмнөөс уцаараа ингээд байр харж байгаа. Тэгтээ ингээд inspection ингээд хийгээд видео хийгээд битэрл явуулаад тэрийг нь битэр хараад за окей таалагдж байна гэд. Тэгээд таалагдж байна гэд ингээд бодоод суучаад л ерөөсөн маргааш нь имэйлээр нөгөө эйжентаас нь за офер өгөөрэй. Офрыг одоо хүлээж авч байгаа шүү. Offer we are open for receiving offers. За тэгээд офер бол яг энэ үннээс
дээгш одоо үнээр худалдаж авах офферыг хүлээн авах боломжтой гэдэг тэр дүнгээ одоо яг юунээр хэлсэн байсан. Имэйл дээрээ тогтоогод өгсөн байсан. За тэгэнгүүт чинь нөхөр битээр тэгээ оффер өгөх одоо хугацааг нь бас заасан байсан л да. Ганцхан өдрөл байсан санагдаж байна. Тэнгүү чинь нөхөр битээр чинь урд нь хизээч байр худалдаж авч үзэж байгаагүй, урд нь ерөөсөө оффер өгж үзэж байгаагүй хоёрын чинь oh my gosh, what do we do? So what do we do? Go to YouTube. Тэгээд би YouTube дээрээс оффер яаж өгдөг вэ талаар маш сайн ингээд суралцаж байгаад нэг видеог олж одоо тэрнээс аягүй сайн суралцсан. Тэр систем миний хувьд хамгийн чухал одоо ер нь бол маш зөв имийг заасан видео байсан. Одоо би хэний видео байсан сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан тэр видеоноос юу сурсангаа би та нартай хуваалцсан. Энэ бүр аягүй хэрэгтэй санагдсан. Тэр видеон дээр ерөөсөө юу гэж хэлсэн байсан бэ гэхэлэр хүмүүс ингээд байраа зарахт чинь шалтгаантай зарж байгаа. Ямар ч шалтгаангүйгээр хин хизээч юусоо байраа зардаггүй. Тийм болохоор хүмүүс байр зарахтаа нэг цөөхөн хэдэн шалтгаан байдаг. Нэг том шалтгаан нь байраа зараад цоош нь байр худалдаж авах гэж байгаа. Эсвэл цоош нь байрыг бариулах гэж байгаа. Эсвэл байраа зараад өөр тийшээгээ нүүх гэж байгаа ч үгүй тийм ээ. Тиймэрхүү байдлаар байраа зардаг. Тийм болохоор нөгөө одоо тэр нөө байр зарж байгаа хүмүүсээсээ what's important for them гэдгийг эйжентээс асуугаарай гэсэн тийм зөвлөгөөсөн байхгүй юу? What's important for them? Тэдэнд цаг хугацаа хэрэгтэй юу? Эсвэл мөнгө хэрэгтэй юу гэдэг энэ асуултыг тэр хүмүүс тавиараа, тэр эйжентээс нь тавиараа гэд. Яагаад гэвэл хэрвээ тэр хүмүүс байраа заруулаад өөр байр бариулах гэж байгаа, эсвэл өөр байр худалдаж авах гэж байгаа бол тэр хүмүүст цаг хугацаа маш хэрэгтэй. Тэ нөгөө шууд байраа зарчингуудаа нүүхгүй нэг хэдэн сар байрандаа амьдарч байгаад дараагийнхаа байрыг бэлэн болсны дараа нүүх тийм одоо нөхцөл байдал тэр хүмүүст аягүй чухал. Нөгөөх нь болохоор байраа үнэтэй зараад мөнгөөр нь өөр юм хийх гэж байгаа. Тийм болохоор аль нь чухал вэ гэдгийг асуух аягүй хэрэгтэй гэд. Тэгээ би эйжент лүүн залгасан чинь уцаа ерөөсөн аваагүй байхгүй. Тэнгүүд нь би нөгөө нэг эйжент лүүн voice message үлдээсэн. Зүгээр л нөгөө text message, voice message. Тэр voice message дээр зүгээр л бид нар ингээд Мельбурнээс энэ байрыг авах гэж байгаамаа. Тийм учраас энэ байр зарж байгаа хүмүүст нь юу чухал вэ гэдгийг би ойлгох гэсэн юм аа. Бид тэр Мельбурнд байгаа Sunshine Coast руу яаралтай нүүж очих шаардлага ерөөсөй байхгүй учраас хэрвээ тэднэрт цаг хугацаа хэрэгтэй байх юм бол бид нэр цаг хугацааг өгч чадъя шүү гэдэг одоо тэр комментиг өгснөөрөө өөрийгөө айгу тийм өрсөлд хүч болгоод байна гэсэн үг байхгүй юу. Тэгээд яг мессеж явуулаад байсан чинь төд удалгүй эйжент нь эргүүл залгангуудаа энэ хүмүүс байраа зарчаад өөрсдөө шинэ байр одоо бариулах гэж байгаа учраас энэ хүмүүст actually цаг хугацаа агуулх хэрэгтэй байгаа. Тийм учраас энийгэд хоёр offer дээрээ маш сайн тодруулж өгөөрэй гэж бичсэн мэс. За тэгээд энийгээ би тэр offer дээрээ маш гоё тодруулаад ингээд өгсөн. Тэгээд нөгөө offer-ийн үнийг ингээд бас бодож судалгаа хийж агаад ерөнхийдөө тэгээд нөгөө тухайн одоо neighborhood-ийн одоо байрны үнэ нь ямар байгаа юм бэ гэдэг судалгаануудыг нь ерөнхийдөө хийж байгаад offer-ийн үнийг ингээд бүдэг бадаг ингээд hope for the best гэж явуулсан л та. За тэгсэн чинь ерөөсөө маргааш өдрөн ч үлээ, оройн ч үлээ. За энэ хүмүүс танаа оффрыг хүлээж авлаа. The house is yours. Гэт хүрээд ирсэн. Тэгэл битэр чинь ерөөсөө oh my gosh, okay, let's go. Broker-тайгаа яриад хурдхан шиг байрныхаа зээлийг хөөцөлдөж байрныхаа зээлийг гаргуулах бүх алхмуудаа хийж гисэн гэсэн үг. Тийм болохоор нөгөө байшин худалдаж авах процессыг явагдаж байгаа болвол бас айгүй ингээд яг миний саяны хэлсэн шиг үе шаттай ингээд судалгаа ингээд хийгээд яг аюу тийм бодлоготой ингээд алхам хийх нь нэгдүгээрт чамд яг байраа хүссэн байраа авахд, хоёрдугаарт хэд үнэтэй байр авахгүй байхад, гуравдугаарт бас нөгөө өсөх боломжтой appreciation хийх боломжтой growth potentialтай байрыг худалдаж авах. Одоо ингээд монголчуудын ингээд анзаараад хараад тахлаар Австралид байр авж байгаа, ялангуяа Сиднейд байр авж байгаа хүмүүс ингээд анзаарч харахад ер нь байр аваад идэг. Байр, орон сууцны байр худалдаж аваад байгаа анзаарчдаг гэдэг. За байшин би бол аваасаа гэж аяг хүсдэг байхгүй. Мэдээж байшин чинь нөгөө орон сууцны байраас үнэтэй л дээ. Гэхдээ нөгөө байшин чинь газар гэдэг зүйлэн дээр байдаг учраас яг үннийг хэлгээд Австралид явж газар хамгийн үнэтэй байдаг. Газартай байшин нөгөө жилээс жил ингээ үнэн нэмэгдэж байгаа.
Тэрнээс ш нөгөө орон сууцны байр чинь яг хөө түрээсийнхаа мөнгөөр хэрвээ мөнгө олё те яг хөө нөгөө түрээсэлж investment property болгоё гэж байгаа бол бас харьцангуй өөр стратеги явж магадгүй. Гэхдээ нөгөө орон сууцны appreciation ер нь ингээд харахаар айгүй тийм өсдөггүй юм байлаа. Town house хүртэл үнэ нь айгүй өсдөггүй юм шиг анзаарэгдэжсэн байхгүй. Би энэ дээр айгүй comparative analysis-ууд хийж үзчихсэн л та. Тийм болохоор бас нөгөө зөвхөн нөгөө үнийг нь хараад орон сууц сангийн худалдаад авах юм бол үнэн өсгүй байх юм бол чи минь маш олон жил түрээс төлнө. Тийм түрээс төлнө гэнэ маш олон жил нөгөө байршингаа үнэтэй зарч чадахгүй ингээд байгаад байна шүү дээ. Тийм болохоор бас аюу сайн судалж авах хэрэгтэй юм шиг санагдсан шүү. Окей. За ингээл байр авсан да. Ер нь бол тийм ингээл байр авсан. Тэгээд бид нөгөө нэг байшингаа ерөөсөн хараг байгаа шүү дээ. Тэгээд settlement яг болдог нэг 30 хоногийн settlement хугацаа өгсөн. Тэгээд 30 хоногийн settlement-ийн хугацаанд нь ер нь бол ирж Sunshine Coast руу нисэж очиж байшингаа үзсэн. За тэгээд байшин ингээд худалдаад авахд ер нь аюу тийм их төлбөрүүд бас гарч ирдэг юм байлээ. Тэрийг нь яг би ингээд урд нь ингээд судлаад мэдсэн л байсан л та. Гэтэл тэд нар чинь ингээд accumulated болсоор агаад би одоо яг сайн санахгүй байна. Хэрвээ та нар энэ талаар мэдээ өгөх юм бол надад хэлээрэй. Комментээр бичээр би дахиад нэг видео хийгээд оруулж болно. 30 мянган долларын төлбөр гарсан санагдчихэв. Энэ бол ерөөсөө л нөгөө land tax тэгээд нөгөө lawyer, surveillance, inspector гэх мэтчлэн яг нөгөө нэг заалшгүй хийх шаардлагатай үйлчилгээний төлбөрүүд нь нэмэгцээр агаад нэг 30 мянган доллар бараг 40 мянган доллар болсон санагдаж байна. Тийм болохоор ер нь бол энийг бас нөгөө өөрийнхөө нөгөө хатгалж байгаа урьдчилгааныхаа мөнгөн дотроо нэмж фактор хийж оруулахгүй байх юм бол урьдчилгаанаас чинь ингээд гарчих юм бол хоёрын урьдчилгаа багас болчих шүү дээ тий. Тийм болохоор энийг бас аягүй бодолцмаар санагдсан. За тэгэхээр ингээд энэ том зорилгыг өөрсдөө тавьчихсан байгаа та нар минь. Тэ хамгийн эхлээд байр авъя гэхээсээ илүү өөртөө хөрөнгө оруулах хийх нь аюу хэрэгтэй санагдсан. Өөрийнхөө мэдлэг, чадвар, өөрийнхөө тэ одоо карьерийн одоо чадварууд дээр манифест хийх чадрууд дээрээс нь санхүүгийн менежментийн чадрууд дээр хөрөнгө оруулалт хийх аягуулсан. Яагаад вэ гэхээр чи яг зөв гаргалгаануудыг мэдэж өөрийнхөө санхүүг маш зөв боломж зөв байдлаар одоо удирдах сурснараа яг энэ зорилготой хүрэх тэр одоо замаа ингээд шулуун болохоос гадна арай богино хугацаанд дээрээс нь хартаа бид нар хичнээн зарлагаа хасаад зарлагаа хасгад хязгаар байгаа штэ. Гэтэл биднэрт орлогоо нэмэгдүүлэх маш олон боломжууд байж байгаа. Ажлаа сольж болж юм, цалингаа нэмэгдүүлэх negotiation хийж болж байна. Side hustle, шинэ side hustle те нөгөө шинэ бизнес эрхэлж бас болж байна гих мэдчлэн. Энэ болгон дээр чинь ерөөсөө л чи өөр дээрээ ажиллаж ижил энэ болгон чинь бий болж байгаа байхгүй юу? Тийм болохоор хамгийн сүүлд өөрийнхөө чадварыг сайжруулах, мэдлэг чадвар гэдэг зүйлээ өнгө оруулалт солонгоруулж авах тэр хамгийн их хөрөнгө оруулалт хийгэрэй гэж би та нартаа үнэхээр захимаар байна. За би та нартаа хэлсэн те би санхүүгийн эрхчлөлөг хүрэх стратегиудыг маш ингээд страттай ингээд зааж байгаа 12 сарынхан программыг би энэ жил зөвхөн ментенертэй зориулаад хаалттай байдлаар явуулж байгаа. 2027 оноос энэ програм маань нийтэд ингээд зарлагдана. Хэрвээ чи минь Австрали, Америк, Канад ер нь ингээд барууны орнуудад амьдардаг бол 5 жилийн дараа амьдарч байгаа улсдаа байр орон сууцтай болъё. Эсвэл санхүүгийн эрхчлөөнд ерөнхийдөө хүрье гэж ингэж тэмүүлж байгаа болвол миний энэ 2027 оны программын одоо суух хүсэлтэй те ерөнхийдөө бол энэ талаарх мэдээлэл авах хүсэлтэй энэ видеоны доор description дотор хийсэн байгаа линкээр ороод чи минь өөрийнхөө имэйлээр ингэж бүртгүүлээрэй. За Монголд амьдарч байгаа хүмүүст бол хамаагүй шүү. Окей зөвхөн Австрали, Америк, Канада тэгээд хэрвээ Европын улсуудад амьдардаг бол окей. За тэгэхээр миний энэ гоё аяллаа нэгэн хэсэг байсан та нартаа бас их баярлалаа. Надад урам зориг өгч сошиал сувгуудыг бас дагаж миний YouTube-д ингээ хамтдаа байсан та нарт маань маш их баярлалаа. Энэ болгон чинь намайг улам илүү хийх, улам илүү бүтээх, тэ улам илүү томоор мөрөөдөх Монголын 5 хантай гэрээс Монголын гэр хорооллоос гаралтай би дэлхийн түвшинд байх тэгээд зөвхөн өөрөө өсгөөс гадна маш олон одоо ментинераа community-гаа ингээ гоё дагуулад өсөх тэр их сэтгэл зүйн одоо чадамж тэнцвэртэй байдал гэдэг энэ урам зориг гэдэг энэ болгон чинь та нарын минь одоо бас энэ гоё энергиэс ирж байдаг юм шүү. Тийм болохоор thank you so much.
my community. Тэгээд мөрөөдөрөө манайхаа үнэхээр мөрөөдөрөө магадгүй чамд өнөөдөр боломжгүй мэд санагдаж байгаа боловч бид нэр санхүү гэдэг энэ зорилгоо 5, 10, 15 жил гээд урт хугацаанд тавьчих юм бол үнэхээр болохгүй юм байдаг. Okay. За дараагийнхаа видеогоор та нартай худалдаад авчихсан байгаа байшинда туур хийж үзүүлнэ. So I will see you in the next video.